Их Монгол улсын нийслэлд хар орон хот байсан газрыг олж тогтоохоо олон жилийн эрэл хайгуул судалгааны үр дүнд 1889 онд Оросын эрдэмтэн Ядрын цэвийн удирдсан шинжилгээний анги Эрдэнэцэг үеийн орчимд том хотын үлдэц байгааг анх тогтоосон байдаг. 1890 онд Оросын эрдэмтэн Радлов хотын хэрэм ханыг судлан хар орон хоттой холбоотой хааны зарлиг бүхий чулуун хавтан зэргийг олсноор хар орон хот байсан газрыг тогтоосон. Матлагын үеэр төмөрлөгийн дархны газар илэрсэн, төмрөөр хийсэн төрөл бүрийн багц зэвсэг олцны зэрэгцээ шил үнд чулуу боловсруулах, ясаар төрөл бүрийн багц зэвсэг гоёл чимэглэл хийх, ахуйн хэрэглээний зүйл хийх үйлдвэрийн биет улмөр илэрсэн байна. Монгол Германы хамсалцсан экспедиэс Малтлагаас олдсон энэ археологийн олдрууд энэ харан музейд хадгалагддаг. Хадгалагдж байгаа энэ үзмрүүдийг өнөөдөр та бүхэнд энэ танилж байна. Энэ ерөнхийдөө бол дээж гэсэн үг. Судалгааны саамурагт байдаг хэдэлгийн зүйл байгаа гэж ойлгож байна та. 99 оноос хойш Монгол Германы экспедицийн малтлага бол үргэлжлээд энэ харан хотын туур дээр малтлах судалгааны ажил хийгдэж явж байгаа. Энэ судалгааны малтлах судалгаа харан хотын өнгө дүрхийг гаргах одоо макетыг гаргах Германы экспедицийн хамгийн их ач холбогдол гэж ажилласан харан музейд одоо өчигдөр та бүхэн харсан байгаа. Энэ макетыг харуулсан. Энэ зураглалыг хийх ажлыг Германы археологийн энэ малтлагын Монгол улсын их сургуулийн хамтарсан экспедиц хийж малтсан. За энэ одоо урагшаа бид нар бол Эрдэнэцэг хийдийн доор бол бас маш том готын одоо хааны ордны бас туур байх магадлалтай гэдгийг судлаад зүсэлтийн малтлагыг доор нь бол маш том хэрмэн гашаан дээр баригдсан байна гэдгийг судлаад энэ бол хааны ордон байх магадлалтай гэсэн тийм судалгааны үр дүн гарсан байна. Түүнчлэн хотын өмнөөс хойшоо огтлсон их гудамыг малтахад модоор хүрээлэн дунд нь чулуу суулган дэвсэж хийсэн чулуун зам олджээ. Мөн чулуун гудамжийг тавьж эхлэхээс өмнө урьдчилсан хайрга чулуу элсийг хэдэн давхар уйлуулан дагтаршуулсны дараа замаа тавьж бороо засны ус тогтгоос сэргийлж хоёр талаар нь модон хашлага бүхий ус зайлуулах суваг бий болгосон нь инженерийн маш нарын шийдэл байсан гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. За бид төхөө одоо яг хар орон хотын туурин дээр байна. За эзэн богд одоо Чингис хааны үндэслэн байгуулсан одоо хар орон мот бол 1220 оноос анх бол үндэс суурийг нь тавьсан гэж ингэж үздэг. За хотыг бол анх яг одоо биечлэн хөгжүүлж хотын зэрэгтэй хүн болгосон одоо хаан бол Чингис хааны хүү Өгөөдөө хаан. За Өгөөдөө хааны үеэс бол хот бол яг хөгжлийнхаа одоо оргил төрсөн гэж ингэж судлаачд үздэг. За хот үндсэндээ бол хар орон мотыг бол 15 16 дугаар зууны үеэс бол одоо судлаачид энэ хотын ор бөөр хаан байна гэдгийг яг эрдэмжлэгээний үүднээс бол сонирхож ингэж олж тогтоохыг зорж ирсэн. За ингээ 19 дугаар зууны сүүл 20 дугаар зууны их үеэр бол ханхлан бол хотыг энэ орхон голын хөвөн дээр оршиж байгааг нь бол эрдэмжлэгээний үүднээс бол хөтөлбөрөөр тогтоосон. За ингээд бол 19 дугаар зууны сүүл 20 дугаар зууны үеэс бол яг шинжлэх ухааны тийм судалгаа эхэлсэн байгаа. За анхлан бол хотын энэ ор бөөрөн дээр бол Оросын судлаач бол Пукинич бол 1933-аас 34 онд бол анхны энэ малтлах судалгааг бол хийжсэн. За хотын дэвсгэр талбайд нэг 40 гаруй газар бол цооног малтсан гэж ингэж бол малтлагын тайланд аваад тэмдэглэсэн байдаг. За ингээд шинжлэх ухааны дараагийн бол одоо шинжлэх ухааны хамгийн одоо томоохон малтлаг бол 1948-аас 49 онд бол өрнсөн байдаг. За Оросын эрдэмтэн Киселёв, за Монголын эрдэмтэн судлаач за Хөдөөгийн Перлэ гэдэг хүмүүс бол удирдах бол энэ томоохон малтлага байсан байна. За энэ малтлагууд бол ихэнх үеийн малтлагууд бол үндсэндээ одоо энэ хот бол 600 хайрцаг нь 900 м хэмжээтэй. За ингээд хотын бол одоо яг гол хэсгүүд нь анхны малтлагууд бол явагдсан. За дөрвөн замын одоо уузуур гэж хэлдэг. За хотын төв хэсэг. За ингээд энд нэг томоохон малтлага явагдсан байдаг 48 49 оны. За хотын зүүн хаалган дээр хэсгүүд дээр гэсэн. Тэгээд энэ хотын баруун урд талд бол одоо энэ хотын барилга байгууламжуудын хамгийн томоохон одоо байгууламж болох тэр одоо бид нар бол цогт төсөмийн гэр гэж нийлээд байгаа их танхимж гэж нэрлэдэг. За энэ хэсгүүдэд бол үндсэн бол малтлага бол төвлөрсөн байна. За тэр одоо сүүлийн 2000-аас 2006 оны малтлагууд бол мөн л одоо энэ
2 их гудамжны уулзруулах 4 замын уулзруу гэж хэлдэг энэ хэсгүүд за мөн энэ цогт их сүмийнгээр хуучин 48-аас 49 онд одоо 3.1 орчим хэсгийг нь бол барилга байгууламжийн нэг хэсгийг нь олцсон байсан бол сүүлд бол одоо бүтэн талбайгаар нь гаргаж ирсэн байгаа. Яг гол танхимыг за энэ зурган дээр бол сайхан харагдаж байна. Энэ зурган дээр бол харагдаж байна. За тэгээд за энэ 2000-аас 2006 оны судалгааны одоо гол үр дүн бол ерөөсөө урд өмнө нь бол Монгол хаадын орд өргөө гэж үзэжсэн энэ барилгын төр бол гарсан нийт олборын бараг 80-90% нь буддын шашны холбоотой олборлохыг бол тогтоосон. За өөрөөр хэлэх юм бол орчин үеийн одоо байгалийн шинжилгээний дэвшилт арга зүй олон шинжлэх ухааны уулзрын үр дүнгуудыг ашиглаад за энэ барилга бол гарцаагүй 1300 одоо тэр сурвалжид өгүүлдэг 46 онд бол нэр хайрлаж дурсгалын өшөө босгосон тэр буддын их сүм байна гэдгийг нь бол тогтоосон баг. Мөн их танхимын барилгын туйраас вааран сав олсон. Дотор нь 9 эрдэнэийг бэлэгдсэн зүйлийг агуулж сүншиглсэн байжээ. Энэхүү 9 эрдэнэ хэмээх нь уламжлалт ёсоор алта, мөнгө, шүрэл, сувд, оюу, номин, зэс, ган зэрэг 9 төрлийн эд материалаас бүтсэн 9 өөр зүйл байсан байна. Одоогийн байдалд давцангийн дээрх тодорхой алхмуудад байрлах төмөрлөг жаазнууд энэхүү суурин дээр байсан хамгийн багадаан 40 м өндөр сүмийн багны суурьдын байршлыг зааж байгаамаа. Давцан дээр гарч буух шатуудыг тухайн үедээ байсан анхны байрал дээр нь бодит хэмжээгээр шинээр хийж тавьсан нь энэ юм а. 3 янзын юм хийх гэж байгаа байхгүй. Нэг нь бол үндэсний хэмжээний том малтлага буюу энийг цэвэрлэх ажил юм. Хоёрт нь бол энэ дээр одоо нэг ил музей байгуулах. Ил музей гэдэг маань бол соёлын өвийг хадгалж хамгаалах, дээрээс нь аялал жуулчлалын одоо энэ хоттой шууд танилцах. Тэгэхээр одоо бол хүмүүс эрэхтэй энэ ихэвчлэн хуучин хар орон хотын туурыг нь Эрдэнэзуу гэж хараад байна шүү дээ. Тэгэхээр хар орон хотын хааны ордон бол Эрдэнэзуугийн дор байсан. Хааны ордноос гадна төв хот гэж байна шүү дээ. Тэр хот нь бол энэ 4 замын гол худалдааны одоо төв нь бол бидний энд байгаа. Тэр одоо гол их сүм нь бол тэр хойдолд байна. Энэ хар хорин хотын гадна талаар бол ийм том хэрэмтэй. Ерөнхийдөө бол 900 м-ийн одоо урттай. Тэгээд энэ хар хорин хотын дотор бол та бүхэн мэднэ буддын шашин, исламын шашин, Христосын шашин, олон шашин зэрэгцэн оршиж байсан одоо дэлхийн баг анхны хот. Өөрөөр хэлбэл инк амгалан одоо тогтоож оршоосон одоо гол хот. Тэгэхээр бид нэр шинэ хар хорин хот эндээс яг чигээрээ бол одоо төв цэг нь 11 км, 11-13 байгаа тийм ээ. Тэгээд тэндээс наашаа энэ хар хорин хот руугаа хуучин хар хорин хот руугаа яасан ийм гудамж байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл хуучин шинэ хоёрыг ингэж хоорондоо холбоод тэгээд шинэ хар хорин хотын бүтээн байгуулалт хотод ирсэн хүмүүс хуучин хотын одоо 800 жилийн өмнөх нүүдэлчдийн дэлхийн нийслэл байсан хар хорин хот одоо ямар байсан бэ гэдгийг харах юм болцоо та. Монгол Германы хар хорин экспедицийг 1998 онд Монголын шинжлэх ухааны академийн хүсэлтээр үүсгэн байгуулсан. Тус баг 1990 оноос хотын дэвсгэр нутагт судалгааны эхний бэлтгэл ажлуудыг хийж эхэлсэн байна. Судалгааны ажлын цөмөн хотын бүтэц төлөвлөлтөй холбоотой асуудлууд байсан. Хар хорин хотын дүүргүүд угсаатны болон ажил мэргэжлийн бүлэг мэт ямар шалгуураар ялган хуваагдж байсан. Үүний зэрэгцээ хот төлөвлөлтөнд гадны хотын загвар, уран барилгын хэв маяг нөлөөж байсан хэсэг зэргийг судалсан байгаамаа.